За сайн байцгаана уу? Лавгч байна. Өглөөний алхалтаа эхэлсэн байна. Өнөөдөр миний 17 дахь өдөр. Алхаад гүйж чадахгүй юм байлээ. Гүүн гэдэг чинь бол үнэхээр хэцүү юм байна. Шил бөвдөөд тэгээд буруу техникээр гүүгээд байгаа учраас багтарч өвөх гээд бүр. За ер нь л амар хэцүү байлээ заяа. За өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр Франц улсын сонирхолтой фактуудын тухай ярих гэж бодлоо. Өчтөр шөнө унтахаас өмнө Франц улсын тухай ямар сонирхолтой фактууд байдгийг жоохон хайж үзээд хэдэн сонирхолтой баримтууд олсон. Тэгээд энэ тухайга та бүхэнтэйгээ бас хуваалцъя. Магадгүй зарим та нар мэддэг гэж магадгүй мэддэггүй ч гэж магадгүй. Франц улс бол хайр дурлалын хот, хайр дурлалын улс, романтик хэл устай гэж хүн болгон мэднэ. Гэхдээ байгаас зөвхөн Франц улсад л энэ хууль батлагдсан заяа. Франц улсын нутаг дэвсгэрт 1910 оноос хойш галт тэрэгний буудал болон галт тэрэгний дотор цонхны хажууд хосууд болон хосч биш байсан болно. Үнсэлцгийг хуулиар хоригдсан байд юм байна. Одоо бол хэрэгжихгүй байгаа гэж лээ. Гэхдээ Франц үнсэлт гэдэг бол тоглоом биш байсан байна. Мэдээж энэ зүйл төдий чинээ их байсан учраас хуулиар бүр энийг хоригдсан баг. Дараагийнх нь юу вэ гэхээр Франц улсыг Франц улсын хүмүүсийн өвөг дээдсийг бий болохоор Ромтой адилхан анхны засаг захиргаа парламент засаглалыг бий болгосон оронтой адилхан одоо энэ соёлт бас байсан байх гэж бодсон. Тэгсэн чинь харин эсэргээрээ манайхтай адилхан зэрлэг хүмүүс байсан байд юм байна. Тэгээд юу гэж дууддаг байсан бэ гэхээр тухайн үедээ бол гаалчууд манайх одоо мэдчихрөө гаалчууд гэдэг би холбоог дөргөөж байсан. Анхдагч зэрлэг хүмүүс юм байна шүү. Бид бүхний аль эртнээс мэддэг, хэрэглээнд хэвшсэн нэг гоё амттан байна. Макарон гэж. Тэгсэн Франц улсын 25 дахь ерөнхийлөгчийг Эммануэль Макрон гэдэм байна. Би саяхан л мэдж авлаа. Франц улсын ерөнхийлөгчийг Макрон бид бүхний дуртай хэрэгэлдэг амттан Макарон тэгсэн нэг гомь бас байд юм байна. Макароны гээд сонирхолтой байсан гэж найдаж байна. Аль эрт мэддэг байсан бол коммент хэсэгт маань хаахаа дараад өгөөрэй. Миний бичлэгнээс мэдэж авч байгаа бол лайкад харамгүй дараарай guys. Би л өөрийнхөө бичлэгүүдийг үзэх дуртай. Хөвчлөлтөж санагдаад идэв. Өөрийнхөө бичлэгийг эргээд үзэхэр. Сая бол хэд хоног айгуу гоё. Дулаахан байсан. Нар шараад. Салхин хүртэлний гоё дулаахан. Өрөөдөд тгсэн чи өглөөний нар байна. Тэгтээ салхин амар хөтөн байна. Одоо тун удахгүй үүргэвчтэй аялал хийх гэж байгаа. Камера бариад мөнх цэлмэг ах шиг. Янзын аялнаа. За хавар болж байгаа гэсэн шиг шууд ингэнээд их сайхан байна. Алхасаар байгаа бүр ядарчлаа. Одоо гэрлүүг орж байна. Лили. Тэгээд гэртээ орж ихээр намайг ийм хөөрхөн амьд хүлээж идэг. Тийм болохоор гэрлүүгээр яардаг. Та нарт ч гэсэн ийм хөрхөн тэжээвэр нөхдөд бас байгалах коммент хэсэгт маань хуваалцаарай. Тийм нэмэлтээр нэг сонирхолтой
маш гоё мэдээ байна. Манайхаа. Тэр нь юу вэ гэхээр би тун удахгүй 3-7 хоногийн турш үүргэвчтэй аялал хийх гэж байгаа. Тэр үүргэвчтэй аяллаараа гоё хотууд те гоё улсуудыг бас танилцуулъя гэж бодож байна. Тэгээ төлөвлөсөн байгаа. Тун удахгүй үүргэвчтэй аяллаараа иргэн уулзцгаая. Түр баяртай guys.